За өглөөс ирээд ирэх сараа бит хоёр цас арилгаж байна. Ирэх сараа бас нэг хөөрхөн арилгаад байгаамаа тэр хүндээ. Нилийн зузаан цас орсон байсан энэ өглөө. За ингээд цас арилгаж дуусчаад дэлгүүрлүү хоол аваад явж байна. Тэгээд яг нөгөө дээр үйд нэг хоол зөөдөг байсан шиг. Цамцанд богоод уутанд хийцэн. Бүр 1900 хэдэн оны загвартай. Хоолны халуун сав байхгүй олдохгүйсэн болохоор яарад ингээ аваагаар авчихсан. Энэ нөгөө миний нэг үе гарч иж тоглолдог тоглоом юм л ба. За ирэх сарын энд цасан донд уцаа оролцсон гар нь хөлдөх гээд явж байна. Цас бол ийм зузаан орсон байна. За ингээд дэлгүүр дээр ирсний дараа нэг найзтайгаа тоглож ирсэн юм аа нэг видео колоор яриад наашаа гар мар гэж. За тэгээ орой нөгөө өдөр арилгасан цасаа орой ирсэн чи ахаа цас орцсон. Ахаад арилгаж байна. Энэ нэг ингэж цэвэрлсэн байна. Энийг маргааш өглөө нь босоод бас арилгасан байгаа. Нэг өдрийн дотор хэдэн ч цас орчвд. За ингэж цэвэрлсэн шүүлгээ харуулад байна. За ингээ эндээс орж ирснийхаа дараа маргааш өглөө нь босоод байцаатай хуурга хийсэн байна. Чансан өндөгтөө идээд зах руу явсан байгаа. Гүтгэний маань цахилгаан эвдэрсэн байсан. Тэгээд цахилгаанаа янзлуулах гээд. За ингээ цахилгаанаа янзлуулах га явж байна гэдэг хэлээл ах шиг. Гүртгэн маань цахилгаан байхгүй байна гэж. За ингээ цахилгаанаа хийлгэцэн яа. Одоо бол даарахгүй бай. Ингээ цахилгаанаа хийлгчээд дараа нэг найзтайгаа уулзсан. Тэгээд энэ цэнгэлтгийн урд төрөө дээр нэг рил хийгээд өгөөч гэгээд. Тэгээ би явж чад нэг рил хийсэн байгаа. Одоо нөгөө хийсэн рил маань энэ бичлэгний араас шууд явнаа. Одоо үцэцгээе. За ингээд дэрэлээ хийж дуусчаад гэрт ирсэн чинь битүү чанагчин дотор нэг мах чанцсан шүл гаргацсан. Тэгээ араас нь эднэрийг чанах гад байж исэн. Тэгэхээр одоо ингээ хоол биелэн гэсэн үг ер нь бол тэгээ нөгөө шүл нь бол нэг иймэрхүү шүл гарсан байна. Янзын гоё амттай шүл байлээ. За ингээ араас нөгөө нэг онжгоо хийгээд сэрээ хийгээд ерөнхийдөө ингээ чаналтын байдал нэг юм байгаа. Энэ шүлэнд нь будаа хаяад будаатай шүлээр нь хийх гэж байгаа юм билээ. Гэтэ энэ хоолыг би хийгээгүй, энэ хоолыг Тамираа хийсэн хоол байгаа шүү. Би яг өөрөө хийж байгаа юм шиг санагдаад байна. За ингээд энэ дундор нэг ийм солонгос нэг ангитай кино үзсэн байгаа. Нэг охин зомби болдог нэг кино л хэлээ. Надад бол нэг сонирхолтой санагдаагүй. Ирэх сараа үзсэн. За ингээд нөгөө будаатай шүлний маань мах нь гарсан. Янзын гоё зүйлх, янзын гоё мах байлээ. Тэгээ махтайгаа хойлж идэх өгөрцөө юу ч байхгүй личотой хольж нэг жоохон мах идсэн. Яас та гоё харагч шүү. Хамгийн гоё нь онжог нь хамгийн гоё байсан да гэж. За ингээл личотой онжог идэж байна. Та нар бас нэг чанаад идээд үзээрэй. Гоё шүү дээ. За ингээ бодоотой шүл маань ийм гоё. Ямар ч амтлагч байхгүй яг л өөр шүл юм байна. За ингээ хоолоо идчихэд унтах гад өвтөж байна. Ингээд өнөөдрийн рил дууслаа.